Тэгэхээр хамтдаа бүгд яг одоо шүүгчд номдор очиод шүүгчд номдор гадаг нэгэн гайхалтай түүхээс бүгдээрээ сургамж авч энэхүү түүхээс яаж өөрсдийгөө өөрчилвөл агуу захирамжийг биелүүлж чадах вэ гэдгээ хамтдаа харцгаая. Ингээд хамтдаа шүүгчд номын 6 дугаар бүлэг дээр очие. Бидний унших ишлэл маань 3-аас 5 дугаар ишлэл байх бол. Израиль тариа тарих үед Медианчууд, Амалекчууд болон дорны хөвгүүдтэй хамтран тэдний эсрэг довтолдог байв. Тэгээд тэдний эсрэг бэхлэн сууж газ хүрэх, замын дагуух, газрын үр жимсийг талхалж Израильчуудад хонь үхэр илжиг амьд амьтан үлдээдэггүй байв. Тэгэхээр шүүгч номын 6 дугаар бүлэг дээр өгүүлснээр Израильчууд эзний мэлмид ёс бусыг үйлдсэн учраас Бурхан тэднийг харь үндэстнүүдийн гарт 7 жил тушаасан түүхээр энэ бүлэг эхэлдэг. Дайснууд нь довтлон ирж тэднийг бүслээд ингээд мал хууга бэлчээргүй болж тариа тарьсан ч гэсэн түүнийг нь булаан юу ч үлдээдгүйгээр хурааж авч тэднийг хоол хүнсгөө идэх зүйлгүй болгож байгааг бид энэ түүхээс сая уншлаа. Тэгэхээр энэ үе бол шүүгчдийн үе, энэ үе бол Израильчуудын бас нэгэн сүнслэг байдлаар унсан, Бурхан руу хашгирсан ийм үе байна. Тэгээд Бурхан тэдний залбирлыг хариулт болгож нэгэн хүнийг дуудсан нь шүүгч номын 6-7 дугаар бүлэгдэр гардаг Гидеон гэдэг нэгэн залуугийн түүх байдаг. Ингээд хамтдаа бүгдээрээ Гидеон энэхүү шүүгч номдэр хамгийн анх дүрслэгдэхдээ яг ямар байдалтай байсан бэ гэдгийг хамтдаа уншицгаая. Ингээд шүүгч номын 6 дугаар бүлгийн хамтдаа 11 дугаар ишлэлийг унших болно. Эзний тэнгэр илч ирж Абиезрийн хүн Йошт хариалагдах Офрод байдаг царс модон доор суув. Тэр үед Йошийн хөвгүн Гидеон Медианчуудаас нуун авч үлдэхийн тулд улаан буудаага усан үзмийн шахуур дотор цайруулж байлаа гэсэн байна. Энэхүү тэнгэр элч маань Гидеонтой хамгийн анх уулзсан баг. Гэхдээ Гидеоны нөхцөл байдал бол дайснуудаасаа өөрийнхөө өмнөх талах хийх тэрхүү улаан буудаага бүрэн бүтэн авч үлдэхийн тулд нууцаар түүнийгээ цайруулж сууж байгаа ийм нэгэн залуу байсан баг. Ингээд тэнгэр элч түүнтэй хэрхэн ярилцсан хэсгийг хамтдаа бүгдээрээ шүүгч номын 6 дугаар бүлгийнхаа 12 дугаар ишлэлээс үргэлжлүүлэн уншицгаая. Эзний тэнгэр элч түүнд үзэгдэн ирмэгийн дайчин минь эзэн чамтай хамт байна гэсэнд. Тэнгэр элч Гидеоныг ирмэгийн дайчин минь хэмээн дуудсан баг. Гидеон хинтээ яриад байгааг нь ойлгоогүй. Намайг дуудаад байгаа юм уу? Би биш үстэй. Би бол ирмэгийн дайчин биш. Би энд бол одоо идэх хоолныхаа төлөөл хичээж чармааж байгаа нэг эгэл жирийн хүн байна гэж дотроо бодсон баг. Тэгэхээр тэнгэр элч тийм ээ би чамтай ярьж байна. Ирмэгийн дайчин минь ээ гэж Гидеоныг дуудсан баг. За ингээд энэ хэсгээс эхлээд Гидеон тэнгэр элчтэй ярилцсан баг. Шүүгч номын 6 дугаар бүлгийн 13-14 ишлэлээс уншицгаая. Гидеон хариулан эзэнтэн минь хэрвээ эзэн бидэнтэй хамт байдаг юм бол яагаад энэ бүгд бидэнд тохиолдно вэ? Бидний үг дээдс эзэн биднийг Египтээс авчирсан шүү хэмээн бидэнд хуучилсан. Түүний тэр бүх гайхамшгууд нь хаана байна вэ? Харин одоо эзэн биднийг орхиж Медианы гарт өгчээ гэхэд эзэн түүнд хандан чи өөрийн хүчээр явж Израилийг Медианы гараас аврах тун би чамайг илгээж байгаа босуу гэвэ гэсэн. Ялцчгүй энэ нөхцөл байдал бол үүсгэс өөр аргагүй байсан. Мэдээж Израильчуудын хувьд, еврейчүүдийн хувьд өвөө нь, аав нь үр хүүхдүүдтэй баг балчраас нь эхлээд эзэн тэднийг хэрхэн Мойсегоор дамжуулан Египтийн болжлоос чөлөөлсөн бэ гэдэг энэхүү түүхийг үлгэр домог адил ярьж өгдөг байсан. Хүүхэд бүр энэ түүхийг сонсож өсдөг байсан гэсэн үг. Гэтэл тэд өөрсдөө 90 цент өгөрсөн тэр мөчт нь харь үндэстэнд бүслэгдэн үнэхээр гарцгүй болсон баг. Ингээ бүгдээ түүхээ цаашаа өргөжүүлэн уншия. Шүүгч номын 6 дугаар бүлгийн 15-аас 16 дугаар ишлэл уншицгаая. Гидеон түүнд эзэн минь би хэрхэн Израилийг аварч чадах вэ? Үзэгтэн манай бүл Манасегийн дотроос хамгийн дорой. Мөн би эцгийнхээ гэрт хамгийн баган шүү дээ гэсэнд эзэн түүнд би үнэхээр чамтай хамт байх болно. Ганц хүнийг цохиж алах мэт чи Медианыг дийлнэ гэвсэн. Тэгэхээр Гидеон өөрийгөө яг тэр үед олж харсан байна. Бурхан түүнтэй ярилж эхлэх үед Гидеон өөрийгөө харсан. Гим нүгэлтэй сул дорой хүмүүсийн үед бид яг ижилхэн хариу үйлдэлийг үзүүлдэг юм шиг байна. Есүс Петрийн завин дээр гарч ирээд тэгээд Петр Иесусийн айлтсны дагуу тороо нуурын гүнд хаяхад маш их хэмжээний загас барьдаг шүү дээ. Тэгээд тэр түүхийн дараа Петр өөрийгөө хараад эзэн минь би гимтэй та миний завин дээр байх надад зохисгүй байна. Та холдооч гэж хэлсэн байдаг. Яг л үүнтэй адилхан Бурхан Гидеоныг дуудах үед Гидеон өөрийгөө хараад эзэн минь ээ би Манасе овог Яаковын 12 овог дотор хамгийн сул дорой шүү дээ. Хамгийн жижиг нь. Тэгээд би өөрийнхөө гэртээ хамгийн отхон, хамгийн бага балчирна. Гэтэл та намайг дуудаж энэхүү арт түмнийг харийн болчлоос, харийн дарлалаас, харийн бүсэлтээс аварна гэж юу? Энэ боломжтой гэж юу? гэж асуухад Бурхан би үнэхээр чамтай хамт байна гэдэг үг хэлсэн байна. Энэ амлалт бол үнэхээр гайхалтай амлалт. Энэ амлалтыг Бурхан Мойсед хэлж ирсэн. Би чамтай хамт байна. Чи Израильчуудыг Египтээс гаргана гэж хэлж ирсэн байна. Энэ амлалтыг Бурхан Йошуад хэлж ирсэн. Чи бүү чичирч би чамтай хамт байна гэж хэлж ирсэн. Яг л үүнтэй адилхан
Бурхан Гидеонд хэлсэн ба. Би чамтай хамт байна. Үүнийгээ би чамд яаж харуулах вэ гэхээр чи нэг хүнийг цогж байгаа мэт Медианыг чи унгаах болно, ялах болно гэж хэлсэн байна. Ингээд Гидеон цааш нь хөрвүүлж унших юм бол Бурханыг сорж үзэж тэмдгийг гуйгаад ингээд намайг дуудсан эзэн мөн байсан байна гэж Гидеон итгэхэд ард түмнийг дуудан ингээд цэрэг татлага хийж маш олон ирчүүдийг цоглуулсан байдаг. Ингээд бүгдийн хэсгийг уншицгаая. Шүүгч номын 7 дугаар бүлгийн 1-2 дугаар эшлэл. Ерүбаал энэ Гидеон болон түүний хамт байсан хамаг ардууд эртлэн босож Хараодын бүлгийн дэргэд хуарагнан бов. Медианчуудын хуаран тэднээс умар зүгт морийг нь толгодын хажууд хөндийд байлаа. Эзэн Гидеонд чамтай хамт байгаа хүмүүс нь миний хувьд Медианчуудыг Израилийн гарт өгөхөд хитрхи олон байна. Учир нь Израиль би өөрийн хүчээр өөрийгөө аварсан гэж бардамнаж магадгүй гэвэ. Гидеон ч гэсэн өөртөө үнэхээр итгэлтэйгээр Бурханы өмнө ирсэн. Эзэн минь миний суулгасан цэргүүдийг хараач. Үнэхээр бид бэлэн байна. Бид дайнд билээ ингэж ирсэн байна. Гэтэл Бурхан өөдөөс нь үнэхээр төсөөлөөгүй хариултыг хэлсэн нь чиний дагуулж ирсэн хүмүүс хитрхи олон байна. Яг гэвэл ялалтын дараа ард түмэн буюу Израильчууд бид өөрсдийн хүчээр өөрсдийн хүний олноороо тоогоороо Медианчуудыг ялчлаа гэд бардамнах олноо. Тийм учраас тэднийг цөөлье гэж хэлсэн байна. Ингээ бүгдээр түүхийг цааш нь үргэлжлүүлж уншия. Шүүгч номын 7 дугаар бүлгийн 1-3. Тийм учраас одоо хүмүүст айж сүрдэж байгаа хүн бүр буцан Гэлиад уулаас холдогтун хэмээн тунхагл гэж айлдав. Ингэсэнд 22,000 хүн буцаж 10,000 хүн үлдвэ гэсэн байна. За ингээд энэхүү ишлэл дээр Гидеон ямар олон хүмүүс цуглуулсан бэ гэдгийг бид хүн харж болж байгаа. 32,000 хүн цуглуулсан баг. Тэгээд Бурхан Гидеонд хэлсэн байна. Чи очиод бүгдэнд нийл. Яг одоо айж байгаа, сүрдэж байгаа, гэртээ амьд минь тарихыг хүсэж байгаа. Ийм хүмүүс байвал одоо буцаж болно гэж хэлээ гэсэн. Тэгтэл үнэхээр төсөөлөөгүй, төлөвлөөгүй тоо гарсан. Маш их хүмүүс. Бүр 3-ны 2 нь буцсан харагдаж байгаа. Сэтгэлээр унсан бах магадгүй Гидеоны үед. Тэгээд Бурхан дээр ирээд одоо түүнтэй ярилцсан тэр хэсгийг бүгдээр хамтдаа уншицгаая. Шүүгчд 7 дугаар бүлгийн 4-5 дугаар эшлэл. Тэгэхэд эзэн Гидеонд ардууд мөн л дэндүү олон байна. Тэднийг ус руу дагуулan аваач. Тэнд би чиний төлөө тэднийг сорьё. Миний чамд энэ нь чамтай хамт байна гэж хэлсэн хүн чамтай хамт явах болно. Харин миний чамд энэ нь чамтай хамт явж болохгүй гэж хэлсэн бүхэн явах ёсгүй гэж айлдлаа. За гэтэл Бурхан дахиад 10,000 хүнийг бас л их хിവэрэ байна. Тийм учраас би яг одоо энэ хүмүүсийг чиний өмнөөс яг 2 хэсэг хувагаадах юм. Миний чамтай хамт явж болно гэсэн хүмүүсийг чи аваад дайнд оролц. Харин явж болохгүй гэсэн хүмүүсийг дахиад гэрт нь буцаагаарай гэж хэлсэн баг. Тэгээд Бурханы тэднийг сорих газар нь гол байх болно гэж хэлсэн. Ингээд Гидеон Бурханы хүслийн дагуу цэргүүдэд дагуулаад гол руу ирсэн баг. Яагаад заавал гол гэж Гидеон дотроо бас гайхсан баг. Цэргүүд ч гэсэн гайхсан баг. Дайснууд тэр хөндийд харагдаад байдаг. Гэтэл Бурхан хүн дээр явахгүй харин гол руу яваа гэж хэлсэн баг. Ингээд тэд гол дээр ирсэн. За ингээд бүгд хамтдаа гол дээр ямар үйл явдал болсон бэ гэдгийг шүүгч 7 дугаар бүлгийн 5 дугаар эшлэлээс нь уншицгаая. Ингээд Гидеон ардуудыг ус руу дагуулan авчирсан. Эзэн Гидеонд айлдан нохоо шиг хилээрээ ус долоогчдыг өвдөглөн сууж усууж буй хүмүүсээс салга гэв. Тэгэхээр Бурхан маш сонирхолтой, маш гайхмаар ийм сорилтыг явуулсан. Цэргүүдийг очиод гол дээр очиод усуухыг хараа. Нохоо шиг буюу дөрв хүлээрээ өвдөглөөд сөгдөөд ингээд нүрээрээ ус руу ойртож долоож ууж байгаа тэр хүмүүсийг хараарай. Тэр хүмүүсийг бусад хүмүүсээс салга. Харин нэг өвдөгдөрөө өвдөглөөд тэгээд гараараа усыг утхан амруугаа ойртуулж ууж байгаа ийм цэргүүдийг бас салга. Ингээд 2 хуваачих гэж хэлсэн ба. Ингээд энэ хуваасан хүмүүсийг салгаад дайнд авч явах хүмүүсийн тоонд хэдэн хүн үлдсэн бэ гэдгийг хамтдаа бүгдээрээ дараах ишлээс харцгаая. Шүүгчд 7-гийн 7. Эзэн Гидеонд би чамайг ус долоогч 300 хүний хамт аварч Медианчуудыг та нарын гарт тушаана. Тиймээс үлдсэн бүх хүнийг гэр рүү нь хариул гэж айлдваа гэсэн. Та бүхэн анзаарж байгаа бол Бурхан тэрхүү усыг өвдгөлд суугаад тэгээд гараараа утхан амандаа авчирч долоож ууж байгаа 300 зэргийг би авч үлднэ. Үлдсэн 9700 зэргүүдийг гэрт нь буцаа гэсэн. Гидеон бүр үнэнхээр гайхсан. Бурхан минь ээ, энэ ч одоо юу болоод байна? Би тань дээр 32,000 зэрэг авчирсан та 300-ыг үлдээлээ. Үндсэндээ математикаар бодох юм бол авчирсан зэргүүдийнх нь нэг хүрэхгүй хувь нь үлдчихэж байгаа. Тэгээд бид энэ цөөхөн зэрэгтэйгээр Медианчуудын тэрхүү үе болон
царцаа шиг олон цэргүүдийг ялна гэж юу? Дийлнэ гэж юу? Гидеон үнэхээр гайхсан. Гэхдээ дахин нэг удаа бурханд итгэж найдахаар шийтсэн баг. Ингээд 9700 цэргүүдийг дахин гэрлүүнд буцаагаад Гидеон 300 зэрэгтэйгээр үлдсэн байна. Хамт өдөр шүүгч номын 7 дугаар бүлгийн 16 дугаар ишлэлийг уншъя. Тэгээд тэр 300 хүнээ 3 бүлэгт хувааж бүх хүмүүсийн гарт эвэр бүрээ болон хоосон сав бариулж савны дотор бамбар хийлгэвэ гэсэн байна. Гидеон бурхны тушаасны дагуу цэргүүддээ 3 зүйл өгсөн байгаа гарт нь. Нэг нь хоосон сав, нөгөөх нь болохоор эвэр бүрээ, тэгээд тэр савн дотор нь бамбар буюу дэнлүү, гэрэл гэсэн үг. За энэ 3 зүйлийг өгөөд тэгээд бурхны яг дагаж хийгээрээ үйлдэрээ гэсний дагуу үйлцсэн. Тэгэд энэ 3 зүйлийг яг юунд ашигласан бэ гэдгийг хамтаа бүгдээрээ шүүгч номын 7 дугаар бүлгийн 20-22 дугаар ишлэл дээрээс уншицгаая. 3 бүлэг бүрээ үлэн хөнгөнүүлж саваа цохиж хаглан 100 гартаа бамбараа барьж баруун гартаа бүрээгээ чанга үлэн эзний төлөө болон Гидеоны төлөө илт хэмээн хашгиралдав. Хуаран хүрээлэн хүн бүр өөрийн байрал дээр зогсцоосонд бүх зэргүүд гүйлдэн орилдож бархиралтан зүхтав. Тэгэд 300 эвэр бүрээ үлэн дуурах үед эзэн бүхэл цэргүүдийн дунд нэгийнх нь элдийг нөгөөгийнх нь эсрэг зөрүүлсэнд цэргүүд Зерарагийн зүг орших Батшита болон Табатын ойролцох Абел Михолагийн хязгаар хүртэл зүгтцгаав гэсэн. За үнэхээр сонирхолтой бөгөөд гайхамшигтай зүйл болсон байна. Бурхан тэдний гарт илд бамбай эсвэл жад ном сум өгөөг. Харин оронд нь эвэр бүрээ болон хоосон сав тэгээд бамбар өгсөн баг. Бурхан таныг хэн гэж дуудана тэр нь та байдаг. Бурхан таныг юу гэж хийн түүгээр нь та ялтыг байгуулах болцоотой. Гидеоныг бурхан ирмэгийн дайчин гэж анх дуудсан байдаг шүү дээ. Бид заримдаа өөрөө өөрсдийгөө дүгнждэг. Би чадваргүй, би мэдлэггүй, би Библийг зааж чадахгүй, би номлож чадахгүй, би магтандуулж чадахгүй. Тэгэхээр та өөрөө өөрийгөө дүгнэхээс өмнө эхлээд Бурхан таныг хэн гэж дуудаж байна вэ? Хэн гэж дүгнж байна гэдгийг та Бурханаас асуугаарай. Бурхан таныг үнэхээр ирмэгийн дайчин гэж дуудсан бол та бол ирмэгийн дайчин. Тэгэхээр Бурхан таныг өнөөдөр миний номлогч гэж дуудвал та номлогч юм аа. Бурхан таныг миний Библийг заах багш гэж дуудвал та үнэхээр Библийн багш. Бурхан таныг авралын зар түгээгч, Бурхан таныг магтан дууч гэж дуудвал та үнэхээр тэр нь. Бурхан таныг хэн гэж дуудана тэр нь та. Бурханаар өөрийгөө нэрлүүлээч. Бурхан таныг хэн гэж дуудаж байна вэ? Мөн дээрээс нь Бурхан таны гарт юу өгнө? Түүгээр нь та ялт байгуулж болно. Бурхан таны гарт магадгүй дайнд оролцоход гарт чинь зүгээр талах өгсөн ч та ялж чадна гэсэн. Таны гарт юу байх нь хамаагүй. Бурхан хий гэсэн бол та түүнийг нь хийх ёстой. Та ялж чадна гэсэн. Гидеоны 300 цэргийн гарт бурхан юу гэсэн бэхээр эвэр бүрээ болон хоосон вар сав тэгээд бамбар өгсөн ба. Энэ 3 зүйл гуруула 3 зүйлийг бэлэгддэг. Мэдээж эвэр бүрээ гэдэг бол дуу чимээ гаргах хэвээр хэрэгсэн шүү дээ. Тэгэд бүгдээрээ 300-уулаа зэрэг эвэр бүрээгээ үлээсэн. 300 эвэр бүрээ үлээх тэр дуу чимээ эсрэг талд байгаа дайснуудыг үнэхээр сандаргаж, үнэхээр айлгаж тэд хоорондоо бахиралтан зугтсан гэж Библиэлд энэ хүү түүхийг дүрсэлж бичсэн байна. Тэгэхээр өнөөдрийн бидний хувьд үлээх ёстой тэрхүү бүрээ юу вэ? Үнэхээр бидний үлээх ёстой бүрээ бол хаанчлалын сайн мэдээ юм байна. Илчилт номын 14 бүлэг дээр өгсөн тэрхүү гайхалтай үүрэг даалгавар бол бид 3 тэнгэр элчийн мэдээг түгэх ёстой. Энэхүү 3 тэнгэр элчийн мэдээг бид бүхэн энд дэлхий дээр байгаа бүх овг хилтэн, үндэстэн, ард түмэнд тунгалах ёстой байна. Тэгэхээр та үнэхээр таны гарт өгсөн Бурхны өгсөн энэ бүрээг та үлээж байна уу? Та үлээхдээ чанга үлээж байна уу гэдгээ өнөөдөр өөрөөсөө асуугаач. Өөрийн гарт байгаа энэ бүрээгээ үлээхийг би уриалж байна. Та шийдвэр гаргаарай. Магадгүй миний гарт бүрээ байхгүй штэ гэж та бодчих юм. Хүн бүрт бүрээ байгаа. Бурхны үгийг тунхлах ёстой. Та дамжуулах ёстой. Та заах ёстой. Та номлох ёстой. Та иш үзүүлэх ёстой. Та үүнийг сургаж ятгах ёстой. Та өөрийнхөө бүрээг чангаар үлээ гэж. Амен. Халелуя. Хоёр дахь зүйл нь сав. Библиэлд саваар юг зүйрлэхээр хүнийг зүйрлдэг. Бурхан өөрийгөө ваарчин гэж хэлсэн байдаг. Хэрэв бид бүхэн Үлс номоос нэгэн түүхийг харах юм бол Саул гэдэг нэгэн хүн Христ итгэгчдийг барьж, хорж, цагдан шийтгэж, амийн хүртэл ивүүтгсэн бузар морийн сүнсний ажлыг хийдэг байсан ийм хүн байсан баг. Гэтэл Саул нэгэн өдөр Дамаск орох замдаа түүний зорилго бол Дамаск орж итгэгчдийг баримтлах байсан баг. Дамаск орох замдаа Бурхантай уулзсан байдаг. Харамсалтай нь энэ үйл явдлын дараа Саул өөрийгөө юм харж чадахгүй сохор болсон гэдгээ мэдэрсэн баг. Ингээд энэ үед Дамаскт байдаг Анания гэгч нэгнийг Бурхан дуудаад чи Саул дээр очиж хараа оруул гэж хэлсэн.
Анания Саулыг хэн бэ гэдгийг мэдчихсэн. Үнэхээр чуулгануудыг айлгаж, сүрдүүлж, Саул гэдэг нэрийг сонсоод итгэгчид айж дагдан чичирдэг байсан. Учираас Анания би очихыг хүсэхгүй байна гэж хэлсэн ба. Гэтэл энэ үед Бурхан Ананиад Саулыг яг юу гэж хэлсэн бэ гэдгийг хамтдаа өдрөө Үлс номоос уншицгаая. Үлс 9-ийн 15-16. Харин эзэн түүнд яв, учир нь тэр бол харь үндэстнүүд хаад болон Израилийн хүүгүүдийн өмнө миний нэрийг үүрэхийн тулд миний сонгогдсон Саул бөгөөд миний нэрийн төлөө хэр их зов учиртайг би түүнд үзүүлнэ гэжээ гэсэн. Тэгэхээр эзэн Саулыг юу гэж дуудсан вэхээр тэр бол миний сав юм аа. Би түүнийг ашиглана гэсэн. Тэр бол миний сав юм. Ананиа ч гэсэн Бурхны нэгэн сав байсан. Өнөөдөр энэ номлыг сонсож байгаа та ч гэсэн Бурханд ашиглагдах тэр сав. Гэхдээ Бурхан энэ савыг яаж ашигладаг вэ гэхээр Бурхан энэ савыг хагалж ашигладаг. Хагалж. Ананиа өөрийгөө хэрхэн хагалж, өөрийгөө хэрхэн даруусгасан байдгийг бид дараагийн ишлэл болох 17 дугаар ишлэлээс нь харж болно. Ананиа явж гэрт орон түүн дээр гараа тавиад Саул дүү минь ирэх замд чинь чамд үзэгдсэн эзэн Иесус чамайг хараатаа болгож ариун сүнсээр дүүрэхийн тулд намайг илгээвэ гэлээ гэсэн байна. Ананиа саяхан Саулыг тэр чин аюултай хүн шүү дээ. Түн дээр очихыг хүсэхгүй байна гэж хэлсэн бол Бурхны тушаалын дагуу өөрийгөө хагалж, өөрийгөө даруусгаж. Тэгээд Саулыг юу гэж дуудсан байдгийг та харж байгаа. Саул дүү минь ээ гэж дуудсан байна. Хин нэгэн хүн өстөн дайснаа эсвэл өөрт нь хамгийн муу муухай зүйлийг хийж болзошгүй тэр нэгнийг хайрт дүү минь, ах минь гэж дуудах хэцүү шүү дээ. Тэгэхээр Ананиа өөрийгөө хэрхэн хагалсан байдгийг харж байгаа. Гидеоны цэргүүд өөрсдийнхөө савыг хагалсан нь өнөөдөр бид ч гэсэн Бурхны үүрэг даалгаврыг биелүүлэх ёстой. Бурхны дайчид цэргүүдийн хувьд, итгэгч түүний хүүгүүд охтын хувьд бид өөрөө өөрсдийгөө хагалах ёстой. Бид өөрөө өөрсдийгөө даруусгах ёстой. Тийм учраас бид хагарах ёстой байна. Энэ талаар Есүс Лук номон дээр нэгэн зүйрлэлийг хийсэн байдаг. Хамтаа өдрөө Лук номон дээр очицгаая. Есүс тэднийг хараад тэгвэл барилгачдын голсон чулуу болонгийн тулгуур чулуу болов гэж бичигдсэн нь ямар учиртай вэ? Тэр чулуун дээр унах хүн бүр хэдэн хэсэг хэмхрэх бөгөөд хиний дээр энэ чулуу унана тэр хүнийг шороо мэд бутаргана гэж айлдгаа гэсэн. Барилгачдын голсон чулуу бол үнэхээр тэр болонгийн тулгуур чулуу юм аа. Би тэр чулуу нь байна. Хин нэгэн хүн тэр чулуун дээр унах юм бол хэдэн хэсэг болж хэмхрэх ёстой гэж хэлсэн. Бидэнд хоёр сонголт байдаг. Нэг бол бид тэр чулуун дээр унж өөрсдөө хэмхлэх, эсвэл цаг нь ирэхээр тэр чулуу бидэн дээр унаж биднийг юу ч өгөө шороо тоос болгох. Ийм хоёр сонголт бидэнд байна. Яг л Даниэл номын 2 дугаар бүлэг дээр гардаг хүний гар хүрлүүгээр нэгэн чулуу нисэж ирээд ингээд тэрхүү Небухаднецар хааны зүүдэнд үзэгдсэн баримлыг цохиж юу ч үгүй болд. Яг л үүнтэй адилхан. Та Есүс дээр унах хэрэгтэй байна. Есүстэй жинхнээсээ уулзаж, Есүстэй жинхнээсээ хувийн харилцаа тогтож, Есүстэй жинхнээсээ уулзах хэрэгтэй. Тэгэхээр 3 дахь зүйл нь бамбар юм. Бамбар бол гэрлийг хэлж байгаа. Есүс өөрийгөө би бол ертөнцийн гэрлээ гэж хэлсэн байдаг. Дуулын 119-ийн 105 дахь ишлэлдэр таны үг бол миний хөлдөх тэнлүү, миний замдах гэрэл юм аа гэж хэлсэн байна. Мөн Матай номын уулан дээрх сургаал дээр Есүс Матай 5-ын 14 дахь ишлэлдэр та нар бол дэлхийн гэрэл мөн уулан дээрх хот нуугдаж үл чадна. Хүмүүс дэнлүү асаагаад савны доор тавьдаггүй. Харин дэнлүүний суурин дээр тавьдаг. Тэр нь гэрт байгаа бүгдэд гэрлээ тусгадаг. Хүмүүс та нарын сайн үсийг хараад тэнгэрдэг эцгийгт нь алдаршуулахын тулд та нарын гэрэл тэдний өмнө тийхүү гэрэлдэг гэж хэлсэн байна. Есүс биднийг бас гэрэл юм аа. Та нар гэрэлтэх ёстой гэж хэлсэн. Дайнд бүрээ үлээгээд тэгээд ваар хаглаад бамбар өргөөд ялна гэдэг бол үнэхээр гайхамшиг шүү дээ. Нэгч мис, нэгч сум, нэгч зэвсэг хэрэглэхгүйгээр. Тэгэхээр энэ бол Бурхны дайн. Энэ дайнд Бурхан өөрөө оролцож байгаа. Бурхан өөрөө ялалтаа тунхлах гэж байгаа. Та бол энэ ялалтын гэрч энэ дайнд оролцож байгаа. Түүний ялалтыг хуваалцагч нэг юм байна. Тэгэхээр Бурхан таныг юу барьж гартаа барьж тулдаг нь түүнийг нь та бариад тулдах ёстой. Миний хувьд энэ түүхийг маш олон удаа уншиж ирсэн. Маш олон удаа Бурхан яагаад энэ цэргүүдийг ингэж хоёр хувааж нохоо шиг дөрвөн хөлөөрөө сөгдөж суугаад ус толоосон цэргүүдийг яагаад буцаасан юм бол гэдгийг би дандаа гайхдаг байсан. Бурхан тэрхүү 300 цэргүүдийг сонгосон шалтгаан нь бол нэг талаараа маш энгийн байсан баг. Бидний бодож үзэх ёстой нэг зүйл нь эдгээр цэргүүд юунд явж байгаа л гэдгийг бид эхлээд бодож үзэх хэрэгтэй. Тэд амрах гэж яваагүй. Тэд дайнд явж ирсэн. Дайнд явна гэдэг нь юу гэхээр үргэлж сонор сэргэг, үргэлж өөрийнхөө урдаа байгаа зориг, юуны төлөө, юутай тулдах гэж байгаа гэдгээ үргэлж мэдчих байх ёстой. Ийм хариуцлага юм баг. Тэгэхээр төсөөлөд үзэх юм бол голын иргэдээр үе олон цэргүүд 10,000 цэргүүд ирээд ус сууж байгааг харах юм бол төсөөлөх юм бол
Тэр дотор 300 цэрэг өвдгөлд суугаад харцаа урагшаа харуулсан чигээрээ эргэн тойрноо харсан чигээрээ тэгээд ус утгаад усыг өөртөө ойртуулсан баг. Ус руу нүүрээрээ ойртох биш. Харин усыг нүүрлүгөө ойртуулж ирсэн гэсэн үг. Харин үлдсэн 9700 цэрэг нь урд байгаа бүх зүйлс анхаарлаа хандуулахаа зогсоогоод тэгээд толгоогоо ус руу тонгоолгон усыг уусан байна. Тэгэхээр ийм цэргүүдийг бурхан надад тэрвгүй буцаах хэрэгтэй гэсэн. Ийм л энгийн бурханы хувьд үүрэг даалгавар, зорилгоо үргэлж анхаарч байдаг ийм хүмүүс түүний дайнд бэлэн чухал хэрэгтэй гэж үзсэн баг. Тэгэхээр бүгдээрээ яг энэ түүхээс юу суралцж болох вэ? Урдаа тавьсан зорилгоо, холч хараагаа үргэлж анзаарч харж байдаг ийм хүмүүсийг бурхан сонгосон байх шүү дээ. Тэгэхээр бидэнд байгаа зорилго юу вэ? Бидэнд байгаа зорилго юу вэ? Гол буюу ус бол өнөөгийн бидний амьдарч байгаа дэлхий юм. Бид бүгдээрээ гэр бүлтэй, бид бүгдээрээ ажил амьдралтай. Бидэнд мэдээж ус уух хэрэгцээ байгаа гэсэн үг. Гэхдээ яг үндэ бидний хамгийн чухал эцсийн зорилго бол бид дайнд оролцож байгаа. Бид дайнд заавал ялах ёстой. Ялаад гэр бүлээ, эх орноо эрх чөлөөтэй болгож мөн эзэн бурхныхаа нэрийг алдаршуулах ёстой. Тэгэхээр бид бүгдээрээ сүнслэг тулаан, сүнслэг дайнд оролцож байгаа гэдгээ Христэд итгэгч хүн бүр бүгдээрээ мэдж байгаа. Сүнслэг дайн тулаан буюу урдах зорилго алсын хараага анхаарч байгаа. Тэр цөөхөн цэргүүдийг дайнд авч явсныг харж байна. Бид анхаарлаа хараага Иесусээс хоромж холдуулж болохгүй гэсэн. Үргэлж Иесус рүү анхаарлаа хандуулсан хിവэр байх ёстой. Тийм ч учраас Матай номын 6-гийн 24 дэх ишлэлдэр Иесус үүнийг бас нэгэн зүйлээр зүүрлж хэлсэн байдаг. Хамтдаа бүгдээрээ энэ ишлэлийг уншицгаая. Хинч хоёр эзэнд үйлчилж чадахгүй. Тэр нэгийг нь үзэн ядаж, нөгөөг нь хайрлах болно. Эсвэл нэгээс нь зурж, нөгөөг нь зэвүүцэн. Та нар бурхан болоод эд баялагт хоёуланд нь зэрэг үйлчилж чадахгүй гэсэн байна. Бидний зорилго бол энэ дэлхий дээр эд баялагтай болж, алдар нэр хүндтэй болж, карьераа өсгөж, тансаг хангалуун амьдрах зорилго бол туйлын зорилго биш юм. Мэдээд хүнд хэрэгцээ байгаа. Бид хэрэгцээг хангах ёстой. Гэхдээ бидний туйлын зорилго буюу хамгийн нэн тэргүүний зорилго бол бид Есүстэй уулзах. Бид мөнхийн ус очих. Бид жинхэнэ гэртээ очих юм байна. Энэ зүрлэлийг бид бүхэн бас сайн мэдээний номон дээр гардаг хид хідэн төвүүдээс харж болно. Есүсийн нэгэн шав түүн дээр ирээд Есүсээ би таныг дагмаар байна. Гэхдээ эхлээд би эцгийг оршуулад ирье гэж хэлж байсан. Энэ түүхийг цааш нь унших юм бол одоо харах юм бол Есүс үхэгсдийг үхсдээр нь оршуулаа гэж хэлсэн байдаг. Израилийн ёс заншлыг судлаад үзэх юм бол хөвгүүд нь тэр тусмаа ууган хөвгүүд эцгийг нас барахаас өмнө эцсийн үгийг сонсож, гэрээслэлийг сонсож ингээд эцэг нь хүүхдүүдэд өрөөгöd өв хөрөнгө хувааж өгдөг байсан баг. Тэгэхээр энэ дагалдагчийн хувьд эцгийгээ өөхөөс өмнө очиж өөрт ногдох өв хөрөнгө авахыг хүссэн учраас Иесуст маш энгийнээр эцгийгээ оршуулчаад ирье гэж хэлсэн баг. Мөн Иесус тэр нэгэн залуу хурж ирээд би мөнхийн амийг авахын тулд юу хийх ёстой вэ багшаа гэж асуусан байдаг. Иесус чи тушаалуудыг сахих гэж хэлсэн. Гэтэл тэр залуу юу гэж хэлсэн бэхээр багшаа би баг балчираасаа энэ тушаалуудыг чинь нэгийн ч алдагдaltaгүй бүгдийг сахисан гэж хэлсэн. Тэгэхээр Иесус тэгвэл чамд нэг зүйл дутуу байна. Чи бүх эд хөрөнгөө бүгдийг ядуус тарааж өгöd тэгээд намайг даг гэж хэлсэн баг. Иесус тэр хүнийг баян хүн байсан гэдгийг мэдчихсэн. Гэтэл тэр залуу маш их уйтгарлаад ингээд Иесусыг дагалгүйгээр түүнийг орхиод явсан баг. Мөн та бүхний сайн мэдих Закхайн түүх байна. Иесус тэднийд ирээд хоноглох үед Закхай ямар шийдвэр гаргасан бэ гэхээр би өөрийнхөө эд хөрөнгөний талыг нь ядуус шууд тарааж өгнө. Хэрэв би хэн нэгэн хүнээс заллиж мэхлэж ямар нэгэн байдлаар мөнгө авсан бол би түүнийг 4 дахин нугалж төлөх болно гэж хэлсэн байдаг. Хуучин гэрээний хуулиар бол хэн нэгнээс залилсан бол мөнгө заллиж авсан бол түүнийг 2 дахин нугалж өгөх юм хуультай байдаг гэсэн бол Закхай 4 дахин гэж хэлсэн нь үнэхээр Закхай эд хөрөнгийг нэн тэргүүн тавиха болсныг бид харж байгаа. Мөн дээрээс нь Есүсийн дагалдагч Матай татвар хураагч байсан гэдгийг бүгдээрээ мэд. Тэгээд Есүс түүнд 90 зууны агуу дуудлага болох намайг даг гэдэг энэхүү дуудлагыг түүнд хэлэхэд Матай хийж байсан ажил буюу тэнд хурааж исэн алт мөнгө, зоос бүгдийг орхиод тэгээд Есүсийг шууд дагдаг. Матай бол Есүсийг сонгосон баг. Матай мөнхийн зорилгыг олж харсан гэсэн үг. Тэгэхээр Есүс Христийг үүнийг л уулан дээр сургаал дээр зүүрлж хэлсэн гэж ойлгож байна. Сатан болон Бурхны хооронд өрнөж байгаа энэ дайнд бид оролцож байгаа чухал үүрэг хариуцлагатай хүмүүс. Бидэнд үүрэг даалгавар байна. Бид энэ үүрэг даалгавраа биелүүлэх ёстой. Өнөөдөр ч гэсэн энэ цаг үед өдөр бүр биднийг шалгаж, биднийг энэхүү дайнд тэнцвүүгүй гэдэг нь Бурхан сорж байгаа. Өдөр бүр цаг ямагт хамтдаа бүгдээрээ Иесус рүү хараагаа чиглүүлцгээе. Зөвхөн Иесус рүү хараагаа чиглүүлцгээе.
Бурхан өнөөдөр бидэнд 3 зүйлийг өгч байна. Эхнийх нь эвэр бүрээ буюу бидэнд тунхаглах мэдээ байна. Энэ бол 3 тэнгэр элчийн мэдээ. Та өнөөдөр Илчилт номын 14 дугаар бүлгийг судалж миний үлээх ёстой бүрээ яг юу вэ гэдгээ дахин нэг удаа мэдж яваарай. Тэгээд үүнийг чанга үлээгээрэй. Хоёр дахь нь Бурхан бидний гарт ваар савыг өгч түүнийг хагал гэсэн. Өнөөдөр бид бол бүгдээрээ Бурханы өмнө ваар сав. Бид өөрсдийгөө хагалж, бид өөрсдийгөө даруусгах ёстой. Тэгж байж бид энэ дайнд Бурхантай хамт ялна. Харин 3 дахь зүйл нь бол Бурхан бамбараа гартаа бариад өрг гэсэн. Энэ бол сайн үс. Энэ бол Бурханы үгийн дагуу амьдрах юм байна. Тэгэхээр та Бурханы өмнө, бусад хүмүүсийн өмнө амьдарч байгаа амьдралаараа үлгэр жишээ байж, бусдад үгээрээ биш, үйлдэлээрээ хаанчлалын сайн мэдээг дэлгэрүүлж, гэрлийн өндөр төргөөрөө гэрэлтээрээ хэмээн уриалж байна. Исаи номдэр хэлсэн байдаг шүү дээ. Бос гэрэлт гэж. Тэгэхээр өнөөдөр энэ сургаал номлыг сонсож байгаа таныг ч хэлсэн өнөөдөр босож гэрлээ гэрэлтүүлээрэй гэж хүсэж байна. Дайн эхэлсэн. Дайны цаг мөч, дайны хингэрэг дэлтсэн. Бурхан яг энэ цаг мөчид өөрийнхөө цэргүүдээ сонгож байгаа. Ингээд хамтдаа бүгдээрээ өнөөдрийн сургаал номлоо өндөрлөд хамтаа залбирцгаая. Эзэн Бурхан минь, бид таны сонгож байгаа 300 цэргийн нэг байхыг хүсэж байна. Ингийн тулд бид өдөр бүр цаг ямагт хараага тань руу харуулсан чигээр байх хүсэж байна. Ямар үүрэг зорилгоор бүтээгдэж, ямар үүрэг зорилгыг танаас авсан бэ гэдгээ үргэлж санахад туслаач. Бидний өмнө өгсөн тэр гайхалтай 3 зэмсэгт баярлалаа. Таны бидэнд өгсөн тэр үүрэг даалгаврыг ухамсарлаж 3 тэнгэр элчийн мэдээгээ чадлынхаа хэрээр чанга эзэн минь босод тунхаглаж хүргэхэд таацлаач. Биднийг ашиглаач хэмээн бид залбирч байна. Мөн эзэн минь бид өөрсдөө даруусгаж, бид тань дээр унаж хэмрэхийг хүсэж байна. Тэгэд эзэн бидэнд өгсөн үнний үг болох энэ гэрлийг гэрэлтүүлэхийг хүсэж байна. Гэрлээ өндөр дөрөхийг хүсэж байна. Би зөвхөн үгээрээ биш, харин үйлсээрээ, амьдралаараа таныг гэрчлэхэд та биднийг ашиглаарай. Энэ сургаал номлыг сонссон хүмүүсийг та онцгойлон ивэлдэ багтааж, өөрийнхөө сонгож байгаа эцсийн дайн, эцсийн цаг мөчид ашиглах тэрхүү дайчдынхаа игнэнд илсүүлээч хэмээн гуйж байна. Энэ бүгдийг Есүс Христийн нэрээр залбирanгуйлаа. Амен. Энэхүү сургаал номлыг сонсож байгаа таны хувьд би сургаал номлын утга агуулгыг зөвөр ойлгосоо гэж хүсэж байна. Бурхан 300 хүнийг сонгоно гэж би энэ номлоор хэлээгүй гэдгийг та бас ойлгож байгаа бах. Энэ бол зүгээр л зөвөрлөл. Бурхан түүний нэрийг дуудсан хүн бүрийг аврах болно. Түүнд итгэж загалмаараа харцаа чиглүүлэн гим нүглээ гимшиж түүний хувийн аврагчаараа сонгосон хүн бүрийг Бурхан аврах юм шүү. Ингээд Бурхан та бүхнийг ивэхэлтугай.